За сайн бацгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн хичээлээр Camtasia програм дээр хэрхэн видео edit хийх, видеог Camtasia програм руу хэрхэн оруулах гэж үзнэ. За import media гээд өөрийнхөө оруулах гэж байгаа бичлэгийг болон зураг, дуу аль нь ч бас энэгээр оруулж ирэх боломжтой. За эсвэл маус хоёроо дараад import media гэсэн ч болно. За ингээд энд маань бидний оруулах гэж байгаа видео маань байна. За видеогоо track 1 зам дээр тавьчих. За тэгвэл автоматар хамгийн ихэнд хуудасны тохиргоо шаарддаг. За энэ дээр бол ихэвчлэн таад 720 1280 720-ыг сонгочвол ер нь их давуу талгүй боломжтой байдаг. За ингээд бичлэгээ ингээд хэвлээ ингээд байршуулчлаа. За keyboard-ныхоо нэмэх хасах тэмдгэн дээр дарж томруулж жижигрүүлнэ. За бичлэгээ таймлайн дээрээс ингээд яг аль хэсгээ харахыг хүсэж байна. Тэр хэсгээ энэ улаантай цагийн шугамны энэ хэсгийг ингээд нааш цааш гүйлгээд бичлэгээ ингээд харчиж болно гэсэн. За жишээ нь одоо энэ бичлэгний минут 30 секундээр нь таслаад үлдсэн хэсгийг устгая гэх юм бол энэ бичлэгээ яг энэ шугамыг байршуулад минут 30 дээр байршлууд sleep буюу таслах гэсэн хэсгээр дараад голоор нь хуваачна. За энэс өмнөх нь хэрэгтэй, энэс хойш нь хэрэггүй гэх юм бол энийг идэвхжүүлж чад delete дарчнаа. За гэх мэтчлэнгээр бичлэгийг хяналтж болдог. За тэгээ эцэст нь тасалсан бичлэгээ бичлэг болгон хэрэгтэй бичлэг болгон гаргахын тулд Produce and Share гээд энэ дээр дараад за HTMP4 720 гээд энийг сонгоод за 1280 гээд энийгээ сонгоод next дараад за энэ дээрээ нэрээ өгөөд за тэгээд энэ дээр хаана хадгалах замаа зоож өгнө. За энэ дээр видео дотроо хадгалцъя. За save гээд за ингээд finish гээд за ингээд бичлэг маань рендерлэгдэж байна. За өөрийн гэсэн нэг хавтас үүсгээд энэ чинь рендерлэгдчихдэг байгаа. За ингээд бичлэг маань бэлэн болсон. За ингээд цагийн шугам дээр явуулаад үзэх юм бол шаардлага. Share за минут 30 секунд гээд ингээд дууссан байна. За бичлэгийн минь хүлээн авч үзсэн та бүхэнд баярлалаа.